Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаарт тавтай морил. Шинэ сар, шинэ сорил, шинэхэн тоглолтууд. Эрэгтэй өрсөлдөөний улирлын тоглолтууд дуусах төхөж байгаа энэ өдрүүдэд зэрэгцэн эмэгтэй финалийн цуврал эхэллээ. Ингээд шинэ 7 хоногийн шинэ дугаартаа орцгоё. Энэ дугаарын онцлог тоглолтоор нэмэлт цаг нэвтрүүлэг хүснэгтийг тэргүүлэгч BCH Knights болон Сэлэнг Бодонс багуудын тоглолтыг нэрлэж байна. Шинэ импорт тоглогчийн хамтаар 2 тоглолтод дараалан ялалт байгуулад байсан Бодонгуудын энэ удаагийн өрсөлдөгчдийн хувьд спортын захирлаа ажилласан чөлөөлж Jordan Tolbert-ыг Тайван руу явуулаад байсан юм. Үгэрч барахгүй лигийн сүүл мушгиж байсан Mongolians ялагдл хүлээсэнгээд бидний танихгүй хүлгүй атрууд болоод байлаа. Нямгаргийн топ өрсөлдөөн эхнээсээ плей-оффын уур амьсгалдор өрнөж оноо огт салалгүй эцсийн мөч хүртэл явсан. Харин төгсгөлийн мөчөд 1 оноо дутуу явсан Бодонгууд шинэ импорт Jaden Scrub-ийн дамжуулалт Наран гэрлийн Батбаярын 2 оноогоор улирлын 12 дахь хожлоо байгуулж хүснэгтэд байр ахлаа. Харин хүлгүй атрууд хасын хүлгүүттэй хожил хожигдлын харьцаа тэнцэж хүснэгтийн оройг хуваан эзлэх боллоо. Энэ тоглолт тэрчигтэй импорт тоглогчдын ширүү өрсөлдөөн байсан гэж хэлэхэд хэлцдэхгүй. Jaden Scrub 33 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлж нөгөө талаас Devin Warren 26 оноогоор удаалсан юм. Knights-ийн шин цэрэг Nick Ward 20 оноо авч 7 самбар цуглуулсан ч энэ нь хангалттай байсангүй. 3-3-5-5 олон улсын лицей эзэмшигч 2 дахь шүүгч болж байгаа маа. Өмнөх нь бол Сингапурын Wing гэж шүүгч байсан. За ингээд тоглолт эхэлж байгаа үзэгчтэй эхний тоглолтоо BCH Knights багаас өлдөр хөртөн цогт. За дамжуулт Ишибаши дээр ирсэндээ Юма Ишибаши сул шидэлтэй алдсангүй. За энэ тоглолт ер нь бол аюулыг тарьчих төгсөн дөө. Jay Scrub энэ тоглолтын эхний 3 оноогоо авч Юма Ишибаши шалтаад өгсөн дамжуултыг Nick Ward ямар хэцүү хүлээж аваад тэрийг төгсөж өгдөө. BCH Knights-ийн бөмбөгийн шилжилт их гоё болоод шүү. Jay Scrub өөрөө дайраад явсан. Алдаатай төгсгөл. Тэргүүлээд дараагалт нурлууд ажтай ананд тэргээд ирчих юм бас их бодос гэдэг байна. Тэр том аюултай барин шүү л та. Олон зай шидэлт Scrub. За энэ бол 2 дугаараа шидэлтийг амжилттай олгосон. Зүүндээ Scrub-ыг зөөрэ гараад ирсэн сугар очилт. Өстөний хэлсэлтэй байсан. Давталгаа амжилттай бишт бол ямар нэгэн байдлаар давталж үлдсэн байгаа. Ананд 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Харин бол Ананд формол болсон. Уулаас Devin Warren зүудэн коридор гараад ирсэн. Дэлгөөний эсрэг яваад урсан. Давталгаа амжилттай нэмэлт шилдэг. Тоглогчид түргэж бүтэн шилжүүлж штэ. Warren ямар гоё хөдөлгөөн бэ. Devin Warren энэ тоглолтод хурдтай яваад очлоо. Цаг дуусч байна. Devin Warren төгөлдрийн эсрэг залтнуудаас холын зай шидэлтэн зайгаар тунсан. Гүрнэмас зүүн талд тазлаа. Доош шалдаад өгсөн төгөлдөр ямар гоё дамжуулалт вэ. Devin Warren эсрэг. Залтнуудаас холын зай шидэлтэн амжилттай болсон. Гоё хөдөлгөөн байлаа. Цогцлын хугацаанд болсон 34-32 инх хамгаалан шууд зөөрөн дээрээс шийдсэн. Холын шидэлт тоновчтой. Булаг. За тэрний доош салаад үүсэн Ward дагцсан төгөлдөр холын зай шидэлтэн амжилттай. 2-өвтэй тоглож байна. Warren Nick Ward-ийн хүчтэй нэгэн төгсгөл. Үүнийг бодчихлаа да. Тулга баруун дайрсан тулгын довтлогоо оновчтой. За яг нэг Scrub Батбаяр шидэлтнээр суларцсан холын шидэлт оновчтой болсон. Scrub талсан нэг тоглогчийг хөнгөн аргалаа дээрээс нь явсан Jaden Scrub. Харин бол Ананд Scrub шидэлтнээр суларсан холын шидэлт оновчтой болсон. Дуургаж чадахгүй байна. Олон нэрийн тулга ямар гоё дамжуулт вэ? Дэлгэр нэм. Тоглолтын эхний оноогоо авч байна. Тулга өөрөө дайраад явсан. Дүлгэн 2 голомжийг үүсгэсэн. За суурин дээрээ эргээд алтаатай довтлогоо оновчтой болсон. За энэ залуугийн Явцаагаад тэрхий ойлгомжтой дамжуулж таслагдсан тэр нь Devin Warren-ийн хүчтэй нэгэн төгсгөл болж дуслаа. Jay Scrub Батбаяр дамжуулт өгсөн. Шидэх олон зай үүссэн. Хүчтэй тоглолтын найраг хоцорч яваа нөхцөлдөр бол Devin Warren бас оноо хэрэгтэй байгаа. Юма Ишибашигийн маш чухал тоглож ижил. Warren эсрэг. Станы эсрэг хөдөлсөн зүүндээ side step 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Харууч өвчтэй харин бол Ананд Warren 3 яг л бөмбөглөө харж байхад дүлгүүн бөмбөглөө үсэрж ийлээ. Базар бүрийн од ижил. Гоногчтой. Энэ цэг дээрээс Scrub-ийн бөмбөг алдагдсан. Эргээ Devin Warren
За өөрөө төгсөх болоо да хотын шилдэг онцтой. Энэ тоглолтод BCH Knights ороод ирлээ. Задлсан Юма Шибаши хамгаалагчаа дохиж өнгөрөөгөөд хотын шилдэг оновчтой болж тооны харьцаа 72 дээр тэнцэж байна. Болсон. Ананд 3-аас шидэлтэн амжилттай болсон. Харин бодын Ананд шидэлтэн хадсан ч багийн ахлагч хоёр дахь боломжийг үүсгэсэн. Warren ямар уятхамт вэ? Довтлогоо заграх тунсан. За хоёр талаас За зүүндээ явсан дамжуултыг их гой суулсан да мөнхтөр оноо авсан. Бизээ шидэлтэн цагиргаан онсонго зөрөд хурдан довтлоход баазаргүй рууша ганцаараа гараад ирсэн довтлогын амжилттай энэ үед Сэлэг Бодосуугаас Хосонойтой суулж болчих цацралгаац гавьжээ. Шибашигийн хамгаалт бол их сайн болж байгаа. Бат хоёр хангалттай зай гараад ирсэн. Нарангэрдийн Бат хоёр тоог 82-доо тэнцүүлсэн. Бөмбөг буцаад дээшээ гарсан Ишибаши нэг дохиж аргатаад 3-аас Юма Ишибаши. Яамжлгүй. За скрап урагшаа довтлогоо ихлүүлсэндээ Бат хоёр цацалт амжилттай болсон. Нарангэрдийн Бат хоёрын тоглолтын төгс за үнэхээр гоё тоглолт боллоо шүү. Саксонбургийн нэг яруу сайхныг л хоёр баг төлөвлүүллаа да. Нарангэрлийн Бат хоёр энэ тоглолтын төгсгөлийг хийсэн. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаарын онцлог тоглогчоор Jaden Scrap-ыг нэрлэж байна. Лигт хийсэн эхний тоглолтод 43 оноо авч рекорд тогтоосон Kansas-ийн дүү 3 дахь тоглолтод ч онцгой байж хүснэгтийг тэргүүлэгчдийн эсрэг 33 оноо цуглуулж 8 самбар 5 оновчтой дамжуулалттай тоглолтыг дуусгажээ. Ингэхдээ тэрээр 55%-тай довтлсон бөгөөд тоглолтын туршид ердөө 2 удаа л бөмбөгөө алдсан байна. Өнөөдрийн тоглолтод 33 оноо авч хүслэгтийг тэргүүлэгчдийг буулгаарсан Сэлэг Бодос багийн шийдэх тоглогч Jaden Scrap. So Jade, how it feels? How's the atmosphere? What you want to say? Man, I love it, man. I love it, man. Shout out to the fans who came out here to support. I hope I gave y'all money's worth, man. I love y'all. So today we saw some rivals, some matchup there. David Warren, you know. What you want to say for him? That's what I've been looking for since I got down here. Really? Yeah, hell yeah. So finally, the fans, what you want to say for the Butters? Man, I appreciate y'all coming out, man. We got the best fan base. Hope y'all can continue to cheer us on, and it's going to be more victories. Okay, listen, boys. We don't play what we're supposed to play. One guy play. I'm talking about the offense. Defense, okay. Some moments it was not bad. How we playing if Mongolian playing here hurts? So why don't switch? Doesn't matter. It's 6 or what? We switch. Don't confuse. Do you think you cannot play on the post up against big guy? No, it's just I don't want them to throw it over or if the shot go Look, up. we have our deadlines here, right? So if you stay in front, if they pass over the head, I will not punish you. I will punish weak side. But now too easy. He's getting all balls inside. Too easy for him. Foul strong under the basket. If he lost a position, foul strong. He needs to make 2 free throws. Don't let small guys to go inside. We don't want help. We need to stay in front. Zobo, Tuk, Somia, Billy, we need to stay in front. Listen,
Okay, we're fighting aggressive under the basket, but you need to be smart. If we have 5 fouls, but you cannot get 2 offensive fouls. This is 4 free throws, man. 4 points. When the game is tight, every point is important. Listen, we're not playing our best game today, and we still is still in the game. We were 10 points up. So do you feel we have inside more? We can do more. Do you have questions? Boys, 2 quarters start very aggressive. Yeah, let's go. You can't do it, guys. Өнгөрсөн 7 хоногийн онцлог ярилцлагуудыг хүргэж байна. Хэн юу ярив? Юун түрүүнд маш чухал ялалт байгуулсан Баяр үргийн тоглолтын талаар. За эхлээд ямар ч тач баярлаа. Тэгээ тоглолтын талаар эхний 2 үе манайх бол яг бөмбөг алдаа багасгаад ер нь 2 самбарт сайн тэмцэж ярьсан. Тэгээ 2 дугаар хагасад ер нь бол маш их бөмбөг алдлаа гэж харж байна. Тийм болохоор тоглолт ойртож ерөнхий сүүлийн 10-20 секундд дууслаа. Лигийн шидэгчтэй багийн эсрэг өнөөдөр бас аркны ардах 3 онооны шидэлтэй хамгаалт маш сайн боллоо. Тоглолтын төлөвлөгөөнд хамгаалтын тал дээр хэрхэн анхаарсан бэ? Мэдээж Маккензи Муур өмнөх 2 тоглолтод манайх борос хожигдсан байсан. Тэгээд Маккензи Муур 30 он авсан. Тэгээ ерөнхий за Маккензи Муурийн тоглолтыг хязгаарлая гэж ярилцсан. Тэгээд яг тиймэрхүү ер нь ярилцлаа. За бас холбон тоглогчдын зүгээс багийн шинэ тоглогч Кэж Мактанисын талаар ямар бодолтой ер нь багийн системд хэрхэн нийцж тоглож байна вэ? Мэдээж тэгээд явж лэн яг прогресс явж байна. Ерөнхий өдрөөр яг багт уусч орж ирэх байх гэж найдаж харж байгаа. Ер нь бол сэтгэл хангалуун байгаа гэж өгд. За байрлалын төлөөх тэмцэлтээр ширүү өрсөлдөө өрнөлөө. Тэгээд маш чухал тоглолтоос өсгөлтийн бас тэргүүлэгчтэй нэгийг буулгаж авлаа Баяр үргээ. Баярлалаа. Аврагтад болсон нэлээд хүн тоглолт боллоо. Тэгээд яг Ямилэр үндсэн гихцэрэг давуу талууд гарсан ч гэсэн хамгийн чухал тоглолт авч ирлээ гэж бодож байна. Тэгэд ялангуяа 4-р үе дээр одоо даш өчр мөнх золбоо гэсэн танай багийн залуу тамирчдын тоглолт үнэхээр гайхамшигтай байлаа. Тэгэд энэ хүү талаар өөр багийн ахлагч хүний талаас харж үзвэл энэ хүү тамирчдын тоглолтын дээр ямар дүгнэлттэй? Яг бид нар бол ер нь өдрөөс өдөрт суралцаал явж байгаа. Тэгээд яг өчигдрөөс муу байсан өнөөдөр гэж бол байхгүй. Ер нь цайжирсаар л явж байгаа. Тэгээд ер нь багийнхаа дүгнэлт итгэж байгаа. Тэр итгэлийн ч гэсэн ямар нэгэн байдлаар олж өгч тэмцэж тусалж байгаа даа ер нь бол. За яг шулуух хэлэхэд Антони Нельсны тоглолт тогтвортой бус биш байгаа шүү дээ. Яг нэг тоглолтод өндөр анаа авдаг. Өнөөдрийн тоглолт нь гэхэд бол үнэхээр хангалттай байлаа. Тэгээд багийн арын албанаас өрн Антони Нельсны байр суурь дээр ямар хандлагатай байгаа вэ? Яг бид нар нэг тоглож яхад бүтлгүүддэг. Энэ бол згсэн үйл нэг хэсэг. Алаа гаргаж болно. Бид нар хамтдаа л ер нь бол бай гэсэн бодолтой байгаа. Ер нь хамтдаа л бүх нийтлүүд тэнцэж байгаа. Ер нь бол бас нэг гадуур ярьсан юм ярьцлага ч юм уу янз бүрийн давтахгүйгээр өөртөө уртхаа гэж явж байгаа багаараа. Тэгэхээр сүүлийн 3 тоглолтын дараалал ялалт байгууллаа. Энэ 3 баг бол хасын үлгүүд, бишрэлт металл, эцэст нь үсдэгтийг тэргүүлэгч BCH Knights байлаа. Энэ бүхэн яаж болов? За мэдээж бид нар үлрэлийг маш таараа өгөхлүүлсэн өөрсдийн хүснээр тоглож чадаагүй. Тэгээд 3 дахь тойрогтоо маш их анхаарлаа хандуулад бид нар итгэлээ алдахгүй өдрөөлгөн хичээсний үр дүнд нэг байр ахиж чадлаа. Яг энэ тоглолтын дараа та бүхэнд 5 тоглолт үлдсэн байгаа. Эдгээр тоглолтууд Хов Чонхрууд, SJ Apes гэдэг юм уу хүчтэй багууд байгаа. Эдгээр тоглолтуудыг ер нь хэрхэн харж байна? Тэгээ мэдээж бид нар плей-офф доорх цаашлаад лигтээ үлдэхийн тулд бүх тоглолтууд дээр маш өндөр ач холбогдол өгч орж ирж байгаа. Тийм болохоор нэг тоглолтоор нь фокуслаад явна да. За баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. За юутэйч маш хүн тоглолт байлаа. Нэмэлт цаг суглаа. Энэ тоглолтоос хожил авсан ч Баяр үргээ. За сайн байцгаана бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд мэдээж маш өрсөлдөөнтэй тоглолт гарлаа. Тэгээд надад шинэний төгсгөл хоцсондоо баяртай байна. Одоо нөгөө багууд бүгд чангараад нөгөө плей-оффын байрлалын төлөөх тоглолт болгон маш чухал болсон үед бол маш үнэтэй хожил байлаа гэж харж байна. Та бүхэн Завхан Brothers бол асын үлгүүдсэн багуудын тоглолтыг хүлээн авч үзлээ. За ялт байгуулсан асын үлгүүд багийн тамирчин Азуу өртөө уулзж байна. За юуны өмнө хүн тоглолт байлаа хожлаасан Баяр үргээ. Баярлалаа. За өнөөдрийн тоглолтод дөөрөө 28 оноо авахдаа 90-с дээш өвтө довтлоо. Мөн 10-с дээш самбар авч дабл хийсэн. Тэгэд энэхүү тоглолтын талаар ер нь одоо хувь тамирчны төвлөрөлтөд ер нь энэхүү тоглолт ийм сайн тоглолт үзүүлэхэд ямар хүчин зүйлс нөлөөлөв? Хүчин зүйлстэй мэдээж би яг өөрийгөө нэг хэсэг анзаарсан л та яг нэг лиг за эхлэхэд гайгүй байсан мөртлөө лигийн дундуур тоглолтын дээр би нэг л арай сул үзээд байгаа юм шиг яг өмнөх бие байхаа нэг болцсон санагдаад ерөнхийдөө бол өөртөө нэлээд ярилцаад
багтаагаас нэлээд ярилцаа, гэр бүлтэйгээ ярилцаад юу н за одоо би нэг л биш байна. Одоо буцаад одоо өөрийгөө азаагаа олж авъя гэж нэлээд ер нь бол бодсон гэх юм уу. За энэхүү тоглолтод танай баг 4-р үеийн эхлэхэд 15 онооны зөрөөтэйгээр хожигдож байсан. За эцсийн дүндээ хасын үлгэд хожил байгууллаа. Энэхүү тоглолтын нууцаар энэхүү тоглолтын талаар одоо ер нь нууц байвал хуваалцвал. Мэдээж бол манай баг яг тоглолтод гарч ирэхээс өмнө локерт ярилцсан зүйлийг эхлэндээ ерөөсө хэрэгжүүлж чадсангүй. Айлыг бол маш их шийдүүлж эхэллээ. Айл ч гэсэн Зөвхөн Бродерс багийн хувьд маш өндөр хөвтэй шидэж эхэлсэн. Тэгээ мэдээж тэгээ эхний хагас дуусгацаа шидлэлийн хязгаарлалыг өөрсдөө хамгаалтыг олъё. Яг өөрсдөө тоглоомнуудыг явъя, өөрсдөө темпонд оруулъя гэж бодож байна. За Жорди Чимангагийн хувьд нь багийн системд хэр нийцэж байна? Ер нь 100 болоход хизээ бэлэн болох байна. Манай хүн бол бэлэн болох нь бол мэдээж цаг хугацааны асуудал. Мэдээж манай үерснэр манай багийн уур амьсгал өмнө байсан ч гэдэг утгаараа бүх тоглогчдоо тань мэднэ. Бидэрсийн эсрэгээр бүгдийг мэднэ. Ер нь бол уур амьсгалын хөвчсөн дээжилсэн. Гэхдээ манай хүн бол 100 бас арай болоог байгаа гэж харж байгаа. Тэгэхээр 100 болох нь бол мэдээж цаг хугацааны асуудал. За баярлалаа. Дараагийн тоглолтод хамжуулсан. Эцэст нь та бүхэнд өнгөрсөн 7 хоногийн шилдэг 10 мөчийг хүргэе. Jay Scrub, Jordan Harris гээд үзэгцүүлж ихтэй байна да. Дараагийн дугаараар уулзцгаая. Чао чао. За цаг дуусахд өгч байгаа Bryce Johnson яваад орсон довтлогыг тооцох хаа нэмэлтийн шийдэлтийг гүйцэтгэв. Модерч солигдсон их хамглан руу чирсэн амжилтыг Bayern West-д тасалсан. Бүгдэн довтлоонд гарч ирээд 2 оноо. Шууд тулгыг оруулж ирэх шийдсэн. Мөнх цолбоо өндөр хамгалагчийг аваад гарцсан доошо Bryce Johnson өөрийгөө явахгүй судлаад үзсэн. Knights 63.2 хувьтай тоглож байна. Warren Edward-ийн хүчтэй нэгэн төгсгөл. За шахсан хамгаалтыг авч байгаа Дүлхөн. Bryce Johnson доор будагтай бай даш учир гараад ирсэн. Гэхдээ аз баяр довтлогон дээр нүгүү гэж хэлсэн. Бос. Ярара ямар гоё дамжуултыг үлдээсэн бай. Түүнийг нь оруулах байл. Хүчтэй нэгэн төгсгөлөөр мэлалаа. За. Маккензи. Өргөд өгсөн стендаг амжилттай болсон. Мөрийн амжилтыг Илмор дуусгаж байна. Мөнх цолбоо зөрөөд орсон. Стендаг амжилттай болгосон. За. Бас алдаж болдог алдснаа бас. Шахаа нөхлөө. За, Стендаг амжилттай. Тэгвэл даалгаан хянах хэвээр Warren-ы дамжуулт Scrub талсан нэг тоглогчийг хөнгөн аргалаа дээрээс нь явсан Jaden Scrub. Тоглолтын тооны харьцааг 47-оор тэнцвүүлж байна. Дахиад нэг удаа харъя. За зүүндээ тэр чигээрээ хөндлөн гултанд дайрсан. За энэ төгсгөл бол үнэхээр хүчтэй. Хоёр хамгаалагч байсан Маккензи мөр бөмбөний араас гар явуулсан. Салгаад авчлаа. Уршаа урдан довтлогоо ардаа үлдээсэн Lyle Edmore. Ямар гоё бөмбөний шилжилттэй байна. Нэмээд алтаа салгачлаа.